За сая Наара гишүүн Булган Туяа дарга хоёрын ярьж байгаа бол одоо бид нар үндсэндээ бол энэ датастай холбоотой асуудлыг яриад байна л да. Тэгээ датас энэ урсгал шилжүүлэг бол үндсэндээ манай урсгал зардлын 50% болчиход байгаа. Тэгээ одоо миний хүсэх гээд байгаа юм бол сангийн яамнаас энэ урсгал зардал дээр байгаа энэ датасуудыг ингээд бидний хууль батлахтаа ингээд за хоньны чиглэл, хоньны ноосны, за одоо сарлагын хөвөр ингээд урамшуулал датас гэж үгөө явчихдаг. Датаас үгж болно да. Тэгтээ нэг юм хугацаатай баймаар байна. Тэгвэл эн чинь ингээд мөнхийн үргэлжлээ явуулчихар чинь нөгөө урсгал зардал дотор тэр чинь эзэлж байгаа байр хувь нь ингээд жилээс жил ингээд нэмэгдээл яваад байгаа. Тэгэл дараад нь одоо бид нар чинь цагаан алт гэж нэмэгдсэн, хүнсний хувьсгал гэж нэмэгдэж байна. Тэгэхээр зарим нэг төслүүд нь одоо нэмэхээр бол өмнөхүүд ингээд хаагаад явдаг, үр дүнгээ тооцдог асуудлыг бол ярихгүй болохгүй байна. Ягаад тэгэхээр датаас бол ингээд удаан хугацаанд үргэлжлээ явуулчихараа ерөөсөө л нөгөө шудраг өрсөлдөөн нэг бомлдог, үн нэмэгдүүлдэг, авилгалыг өдөөдөг нэг ийм асуудал болчдөг. Дандаа ар үүрийн хаалгаар явдаг асуудал болдог. Тийм учраас энийг бол энэ хийсэн бол 3 жилийн хугацаатай 5 жилийн хугацаа яг энэ хатуу хугацаа тавиад явдаг баймаар байна. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал сая Дорж хаан сайд ширж байна, Наранбаяр сайд ширж байна. Энэ бол асуудлынхаа уг нь юу цэгийг олж хараалах шиг байна. Ерөөсөө бидний хөрөнгө оруулалтыг оновчтой уулах, эренбийг тавих, одоо тэр засаг захиргааны нэгжийг багасгах гододыг хиймээр байна. Ер нь. Одоо ингээд сонсоолахаар ингээд мэдээд ах шиг. Тэгээ орж ирж байгаа асуудал ерөөсөө байдаг. Тэгээ оновчтой болох асуудал төр бол одоо ингээд эцэст бол ингээд нэг сангийн яам ингээд энэ яамдуудын хөрөнгө оруулалтыг эрэмблэх асуудал хийдэг. Тэгээ уг нь бол энэ тэр салбарын яамдууд нь өөрснөө эрэмблээд тэр төсвийн хязгаартанд багтаагаад сангийн яам руу үргэлдэл болмоор байгаа байхгүй юу. Сайн ингээд процессыг харахад бол сангийн яамс энэ жилийн одоо хөрөнгө оруулалтын хязгаар 3.2 их найд байна гэж тавихад нөгөө яамдуудаас нь ингээд 10-20 их найдын санал өгчдөг. Тэр ерөөсөө нэг салбар яамдууд нь өөрсдөө эрэмблэхгүй гэсэн үг байхгүй юу. Бодлогоо гаргахгүй гэсэн үг. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал яг энэ хөгжил төлөлтийн хууль, төсвийн хууль, төсвийн доктортой байдлын хуулиудын уялдаа холбоог нь сайжруулахгүй бол хөгжил төлөлтийн хуулиар ингээд 27.8 их найдын төсөл хөтөлбөрийг 26-нд хийнэ гэд баталчихдаг. Тэгээ тэрийг ч одоо алийг нь засгийн газар авч орж ирэх юм. Тэгээ салбарын яамд ингээд бүүнд нь багцаад ингээд сангийн яам руу өгчдөг. Тэгээ сангийн яам дээр тэрийг ирэмбэлдэг. Нэг ийм асуудал ерөөс ингээд жилээс жил давтагдж явдаг болчихлоо. Тэгэр чин одоо ингээд одоо гадны экспертүүд үуч манай энэ төсвийн хөрөнгө оруулалтын 60% өгөөжтэй байна л гэж ярьж байгаа. Яагаад тэгж яриад байгаа гэвэл бид нар манай салбарын яамдууд маань ажиллаа одоо жоохон эрчимтэй хиймээр байна. Чухлын сайд эхлэв. За ерөнхий сайд эхлээд хариулъя, тэгээд чухлын сайд. За гав хоёр гишүүн маш зөв асуудал хөндлөө. Гав хоёр гишүүн одоо төсвийн байнгын орны даргын хувьд санал нэг байна. Энэ төсвийн цаглбар, хөгжлийн бодлого төлөлтийн хууль, бусад хуулиудын уялдаа холбоог хангахгүй бол энэ олон хааччин засгийн газрыг ажил хийхэд туйлын хүндрэлтэй байдлыг үүсгэж байна. Тухайлах юм бол одоо Ганбаатар гишүүн уншааг байх шиг байлаа хуулийн дээр 10 сарын 31-нд 5 жилийн үндсэн чиглэлийг бид өргөн барих ёстой. Тэрнтэйгээ нийцээгөө хуулиараа өргөн барих болоогүй юмтай нийцээгөөг бид нар шаардлага тавиад байдаг. Бид хуулиараа 9 сарын 1-нд өргөн барих болсон. Хоёрдугаарт нь одоо төсвийн зарлага нэмэгдүүлээд одоо энэ хөрөнгө жилийн төлгөө хэрэгжүүлэхээр 27 их найд дотоодын бүтээгдэхүүний бараг 4/1 тэгснэ үндсийн бүтээгдэхүүний 24%-аас дотоодын бүтээгдэхүүнээс улсын төсвийн зардлыг хэтрүүлж болохгүй гэж туулжилцсан. Ингээд төсвийн доктортой байдлын хуулийн шаардлага, төсвийн хуулийн цаглбар, хөгжлийн бодлого төлөлтийн хуулиудад ч уялдаа холбоо ингээд алдагдчихаар салбарын яамдууд ч гэсэн зэгцтэй бодлогоо төлөвлөх, жилийн төлөвлөгөөтэй тэгээд хөгжлийн бодлоготойгоо уялдуулах боломжууд алдагч. Жилийн төлөвлөгөө маань хилцэх явцдаа баахан төсөв төртөг нэмэгдчихдэг, 27.8 их найд болчдөг. Энийг алийн суулгахгүй гэдэг маань өөрөө зэгцэг болчдөг. Бодлого бол приоритет буюу дистрал байх хэрэгтэй. Ийм учраас төсвийн байнгын орон даргаттай санал нэг байгаа өгөөд төсвийн байнгын орон дээр бас энэ талаар ажлын хэсэг байгуулад зардал нэмэгдүүлсэн олон хуулийг шинжлэх талаар Булган Туяа даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагч ажиллаж байгаа. За энэ хуулиудын уялдаа холбоог хангахгүй бол дэгийн хууль
бүх хуульчин үндсэн хуулийн зөрчилтэй болох нь шүү. Болцсон байна шүү. Энийг янзлж зэгцлэхгүй бол цаглбарын хувьч гэсэн төсвийн тогтвортой хуулийн шаардлага зохицуулалтын хувьч гэсэн ийм олон хайчин дунд бол гүйцэтгэх засаглал хууль хэрэгжүүлэх бололцоо үндэ хязгаарлагдмал болж байна. За ганхай гишүүн нэмж тодруулъя. За хилцүүлгийн явцад ерөнхийдөө юмнуудаас дахиад тодруулан явчаа. Яг хөө энэ 3 асуултыг тодруулга авчаа. Нэгдүгürt эрчим хүчний салбар дээр бид 98 тэрбум төгрөг энэ сая тодглохлоор нэмж тавьсан байгаа. Тэгээ одоо хүртэл дулаан өгдөхгүй байгаад байна. Тэр энэ жил одоо өвөл Улаанбаатар маань гайгүй давдаг байгаа. Жожсоо та. Хоёрдугаар 575 тэрбум төгрөг одоо ингээд тавдрын имлэг барина гэсэн байна. Тэгээд миний харж байгаагаар хавдрын тийм том имлэг барилаа гэд явал хавдар бол бас буурахгүй болов уу гэж харах юм. Уг нь бол илүүтэй хүмүүсээ бэлтгэх энэ нэгдсэн имлэгүүдээр хавдрын дасгуудаа нэмэх асуудал байсан бол арай хурдан шуурхаа бид нар энэ асуудлыг шийдэх байсан болов. Хавдрын их үүсвэр нь яг юу болоод байгаа тэрийг уг нь Чимүүрэн сайд маш сайн мэдж байгаа шүү дээ. Тэгэхгүй бид нар ингээ асар өндөр хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээ дараад нь ингээд харахаар ямар ч үр дүнгүй болчих гээд энийг асуудал байна. За Чавлан сайд хариулъя. За гаавыг төсвийн банк орон даргын асуултанд нэмжмэд хэлүүгөө. За бид хүрээгээ баталж аваад за нийт төсвийн маань зардал тэтчүү, хөрөнгө оруулалт тэтчүү гэдэг. За дараа нь бид хязгааруудыг нь яамдаар салбар хоорондын бодлогын дагуу ингээд тавиад өгч байгаа. За тэрэн дотроо урсгал зардал хөрөнгө оруулалтаа яаж ирэмбэлж яаж багтаага сангийн яам биш, яамдууд мэддэг шүү. Эндээ багтаагаад ирүүлсэн. За ер нь яг энэ жилийн хувьд бол бид нар сайд нар маань энэ дэр өөрсдөө маш сайн санаачлагтай ажиллалаа. Аль болох хязгаартаа багтааж хөрөнгө оруулалт бодлогоо одоо багтаахаар. За одоо энэ төсвийн зовлон энэ одоо орлого буурж байгаа энэ бүх юмыг маш сайн одоо харилцан уялдаатай ингэж хийсэн. За цаашдаач тэр ер нь бол яг салбарын хөрөнгө оруулалтууд маань тусын салбарын хөгжлийн төлөвлөгөөнүүдтэйгээ уялдуулаад яам бүр одоо ягштал хийгээд явнаа. За төлөвлөгөө төсөв хоёрыг одоо уялдуулах тал дээр таны саналтай одоо 100% нээлж байна. Сая ерөнхий сайд ч бас хэллээ. Ингээд цаашдаа хэдүүл хамтраад явъя. Төлөвлөгөө талаас 19 их 80 За Чавлан сайд нэмж хариулъя. төлөвлөгөө талаас 19 их 80-ийн ажил хийн шүүгээ тавьдсан. Төсвийн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтын орон зай маань ерөөсөө 3.2. Төлөвлөгөө талаас нь харах юм бол төсөв маань тэр дор ёроолдож. Тэгээд ингээд төлөвлөгөөдөө нийцэхгүй гэдэг одоо хин ч хэл. Төсөв талаас нь харах юм бол төлөвлөгөө маань тэр одоо оройгүй юм өндөр юм болцсон байна шүү дээ. Тэгэхээр өөрсдийнхөө байгааны боломжиндоо тааруулж одоо нийцүүлж тийш нь чиглүүлсэн ийм л төсөв орж ирж байгаа. Тэгэхээр төсөв төлөвлөгөө хоёр хэрвээ нийцдэг байсан бол тусад нь хийж яах. Эсвэл нэг төсөв эсвэл нэг төлөвлөгөө гэж болоо. Үнэхээр яг төлөвлөгөөтэй байвал төлөвлөгөөгөө яг хүрэх зорилт нь яг нөө KPI дээр тулгуурласан ийм л одоо эрх зүйн бичвэр нь болгомоор байгаа маа. За татаас өөрөө хугацаатай хамгийн гол нь хүрэх зорилттой байх хэрэгтэй. Тэрэндээ хүрсэн үү хүрээгүй юу? Өнөөдөр 10 тэрбум төгрөгийн татаас тавиад 100 тэрбум төгрөгийн өгөөж үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэл за эдийн засгийн одоо аюулгүй байдал. За Чойжлсорын сайд нэмж хариулъя. За гаавыг дараагийн асуултанд хариулъя. Энэ жил Улаанбаатар долоонаас сүлжээх асуу бололтой гэж би таныг таалаа. Улаанбаатар долоонаас сүлжээ бол ус дулаанаар халгахад бэлэн байна. Харьяалагдах орон сууцны компанид хандах хэрэгтэй. Төлбөрийн үлдэгдэлгүй аж ахуйн нэгж хувь хүмүүст бол дулаан тавихад бэлэн байна. Тавиад эхэлж байгаа. За улсын хурлаас 2025 оны 1 сарын 23-нд байгуулагдсан ажлын хэсэг дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл төсвийн гүйцэтгэлийг улсын хурлд өргөн мэдүүлэх хилцэн батлагдах бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал дүгнэлт гаргах ажлын хэсэг бол ажиллаад тайлангаа төсвийн байнгын оронд танилцуулаад тэнд холбогдох яамдын хүмүүс байлцаад ингээд одоо манай ажлын хэсэг бол сая эндигийн хуулинд өөрчлөлт оруулж 9 сарын 1-нд улсын төсөв өргөн баригдаж байгаа л 10 сарын 1 хүртэл бид нэр одоо зүгээр одоо нэг сошиал дээр тавигдаад өнгөрөх хөш хилцүүлэг хийхээс өмнө өөрснөө төсөвтэй наривчлан танилцаж
асуулт асууж мэдээлэлтэй болохын хуулийн дэгийг улсын хурлын хуралдааны дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулсан. За эндээс гарсан нэг зүйл нь бас холбогдох хуулиудыг авч үзэх ёстой гэдэг дээр сангийн яамд хүртэл чиглэл өгсөн. 20-с 25 оны хооронд төсвийн тухай хуулинд 71 удаа, төсвийн тогтвортой айлын тухай хуулинд 21 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдгээр хуулиудын хоорондоо уялдаа холбоо. За сая бас ерөнхий сайдын хэлсэн хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулийг ч гэсэн уялдуулах асуудлууд байгаа. Үүнийг холбогдох асуудлыг хариуцсан яамд яаралтай оруулж ирэх энэ асуудлуудыг та бүхэн мань өөрснөө хариуцаад хийх нь зүйтэй. Энэ том хуулиудад бас нэг бодлын хувь гишүүд өөрснөө ганцаараа төсвийн тухай хууль гэдэг юм уу том хуулиуд өөрчлөлт оруулах хэцүү. Бид нар тийм ажиллах том баг одоо нарийн мэргэжлийн хүмүүс ч гэсэндээ бас байхгүй. Тэгэхээр үүн дээр холбогдох яамд өөрснөө өөрчлөлтийг нь яаралтай оруулж ирэх нь зүйтэй. Шаардлагатай үед та бүхэн мань яаралтай гормоор гэл олон хуулиудыг оруулж ирдэг шүү дээ. Тэгэхээр үүнтэй уялдуулаад яг нь зүйтэй болоо гэж бодож байна. За улсын хурлын гишүүн. За хавдрын эмнэлэгтэй холбоотой тийм. За эрүүл мэндийн сайд чин бүрэн. За гав гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол энэ төвлөрлийг сааруулах бодлого маань өөрөө их оновчтой зөв байх ёстой. Төсөв дээр тавигдж байгаа хавдар 2 төсөв маань өөрөө 526 тэрбум буюу 95 мянган метр квадрат бүхий орчин цагийн бүх технологиг суурилсан ийм онцлогоо эмчилгээний том төв байх юм аа. Өнөөдөр гадагшаа урсж байгаа урсгал нь зөвхөн хавдрын тусламж авахаар жилд 90 сая доллар энэ технологиуд, энэ шинэ технологиуд байхгүйгээс болоод урсаад байгаа. Тэгэхээр энэ урсгалыг зогсоох нь буцаагаад эдийн засгтаа сайн гэдгийг та бол төсөөлж ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Хоёр дахь асуудал тийм ээ. Одоо богино хугацаанд юу хийх юм бэ? Энд чинь 4-5 жил үргэлжлэн шүү дээ. Энэ хугацаанд сая одоо энэ засгийн газрын 100 хоног дотор хийж амжсан ажил бол хойд бүсийн хавдрын төвөө бид нээж чадлаа. Тийм ээ, Эрдэнэт эмнэлгийн харьяанд байсан эмнэлгийг эрүүл мэндийн яамны харьяа болгоод түүнийг нь одоо хойд бүсийн хавдар судлалын төв болгоод энд 500 мянган хойд бүс дархан сэлэнгийн иргэд эмчлүүлэх. За улсын хурлын гишүүн Ганц Оргийн Лувсан Жанц.